Тэгээ Баян горон дээр гол санаануудаа бол хэлсэн л дээ. Тэгээ одоо засгийн газар хуулиа татчих авсангүй хамсалтай. Одоо бол бидний хийх ёстой алхам бол одоо олон улсын гэрээ байгаа. Энэ офшортой тэмцэж байгаа. Энд бол 50 гаруй орн нэгдээд байгаа. Энд Монгол улс яаралтай нэгдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн түрүүний алхам. Одоо энэгээр бол юу гэж ирэх гэхээр Монгол улс урд нь энэ офшорыг хоригдсон хуульгүй байсан юм шиг хууль гаргах гэж ойлгож ингэж тайлбарлаад гарна гэдэг нь маш асуудалтай. Бямсаг цайдаа. Та бол одоо юу гэдэг нь 50 офшор чинь бол одоо ингэж мултарч байна гэдэг. За наадхаас чинь үндэслээд үнэхээр мултарч байна. Гэтэл бол хэрвээ тэр хүн болгон өөрснийхөө тэр офшорт хэрэгэлсэн одоо хөрөнгө оруулалт мөнгөнийхөө тайлбарыг өгөх ёстой шүү дээ. Тэр нь үнэхээр хулгайсан, зурчуулсан, татвараас утаасан чинь улс гэхэлтгүй хүн бүртэл хамаарах ёстой. Тэгээ тэрнийгээ нотолж иж эн чинь тайлбар өгч өмнө ингээд одоо хуульгүйс одоо энэ хууль гарснаар энээс хойш л энэ бол буруу зүйл болох юм а гэх юм бол наа чи айгүй буруу тайлбар болж байгаа байхгүй. Хэрвээ ингэж үзэж байгаа бол энэ хууль бол гарах ёсгүй. Яг нь сайжтаа бол энийг бол юу гэдгийг одоо за юм хориглох юм заалтууд бол хийгээд явна гэдэг энэ их хурлуу шийдэж болно. Гэхдээ энэний цаана бол эргээд одоо манай офшорын зовлон чинь тэгээ өнгөрсөн 20 жилд гарсан шүү дээ. Монголын эдийн засгийг бол маш их боомлж байгаа асуудал жинтэй холбоотой байгаа шүү. Энэ дээр бол одоо заавал одоо үн зөвийг олох л ёстой шүү дээ. Тэр тал дээр юмудаа бол буцааж татж аваач ээ. Аюул сайхан гишүүд бол үнэхээр зөв ярьж байна л да. Хөвдөөж гишүүд гэсэн. Үнэхээр энэ дээр бол үнэхээр одоо тэр нам инээ тэрийг бол хамаахгүй. Энэ бол ерөөсөө та бид өнөөдөр шудраг, тунгалаг ийм одоо санхүүгийн системтэй тэрнийгээ бол цааш төгжүүлэх хуулийн хүрээнд амьдардаг байх энэ нөхцлүүдийг бид бүрдүүлэхийн төлөө өнөөдөр энэ хууль эрх зүйн зохицуултууд бол хийх хэрэгтэй юм аа. Тэгээ бидний энэ гарч байгаа шийдвэр бол шууд гадна талд бол реакц нь шууд гарч шít. Одоо өнөөдөр жишээ нь дөрөв одоо гишүүдгээд улан байнгын ороогоо дэмжичээд бараг дэмжсэн юм а байнгын ороо гэдэг одоо шинэ энэ долларын ханшин дээр бол төр доктортой байлгах бодлого баримтлана гэдэг тэр заалтыг тэг анхаарал гуйж гал дахиад унгаацсан. Тэгэнгүүт за ерөөсөө төр болвол энэ төгрөгийнхаа ханш энэ одоо гол ажлуудаа бол анхаарахгүй байна гэвэл шууд одоо 80 төгрөгөөр тэр доор нь их хурлын энэ коноп дарангууд 80 төгрөгөөр долларын ханш өссөн байна шүү дээ. Одоо та бид энэгээр одоо сая Бямцгц цайдын хэлж байгаагаар за одоо энэ бүх офшорчд одоо ингээд өршөөгдөж байгаа маа энэ хуулиар гэх юм бол энэ бол эргээд нийгэмд бол үнэхээр шудраг ёс гэж байхгүй юм байна. Тэгэл одоо хожсон хийсэн ингээд хожоод явдаг юм гэсэн ийм одоо жинхэнэ одоо реакц болж л очино. Ерөөсөө ингэж болохгүй. Тэгэхээр энэ хуулиа бол аваад үнэхээр энэ цаашдаа нь офшорыг зөв зохицуулах юм хууль болгоод эргэж өргөн бариад өнөөдөр бол Монгол улс бол үнэхээр одоо тэр хулгай хийдэг мөнгө угаадаг мөнгө одоо завшдаг татвараас зайлшийдэг энэ бүхэнтэйгээ бол тэмцдэг түүнийг буруутгадаг тэр бүх хууль тогтоомж бол хэвээрээ шүү гэдгийг бол одоо бид нэндэл батлах ёстой шүү дээ. Харин зүгээр өөрснөө асуудал зарим орн ийм хэрэглээд байгаа л да. Яг өөрснөө асуудлаа яг үнээрээ ингэж одоо гаргаад ирвэл заавал ингэж гаднаас одоо тэр Панамын бичиг цааснаас олдох биш. Угаасаа би үнэхээр өнөөдөр бол буруугаа хүлээж байна гэх юм бол өршөөж байгаа тийм асуудал байгаа шүү дээ. Тэрийг ч гэсэн үнэхээр бид нар өнгөрсөн их хурлын үед хууль гаргаад маш их одоо хөрөнгүүд бол элт болоод ингээд цаашдаа хуулийн хүрээнд амьдардаг ажилтдаг ийм болоод ингээд зөв голдлоор яваад байгаа шүү дээ. Яг ийм эхлэлийг бол харин бид тавьж болно. Үнэхээр одоо тэр одоо ил гарсан 50 байдаг юм бол цаана байгаа хэд байдгийг 500 бүгд ирээд юм а ил тод болгоод ингээд өршөөгдөд яв. Гэхдээ нийгэм шудрагч тогтож байгаа байхгүй. Тэр хүмүүс буруугаа хүлээж байгаа. Улсыг хохирлгүй болгож байгаа. Тэгэхээр энэ талын зохицуултуудыг санаачдах юм бол харин одоо бүх талаар дэмжих бэлэн байна. Энэ хууль чинь бол ерөөсөө болохгүй. Дээрээс нь ийм тайлбараар бол ерөөсөө болохгүй шүү. Одоо ингээд энэс өмнөх бүх офшор бол өршөөгдөж байгаа гэсэн ийм тайлбараар энэ хууль гарах юм бол маш буруу хууль болно шүү.